Сайн уу? Намайг Оронгоо гэдэг. За одоогоор Стэнфорд их сургуульд суралцаад эхний 2 семестрээ дуусчаад тэгээ та бүхэндээ ойрын үед яг сургуулиасаа ямар ямар давуу тал болон сул талуудыг олж харсан. Тэгээд тэр сургамжуудаа ер нь та бүхэндээ хуваалцъя гэж бодоод. За тэгээд ер нь бол өмнөх дурсамжуудаа рекординг хийгээд ер нь та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. За тэгээд миний зүгээс бэлтгэсэн зүйл бол давуу талууд болон сул тал байна. Тэгээд давуу талаасаа эхлэх юм бол нэгдүгээрт ер нь бол бүтэн сэтгэлтэй байгаа учраас гэр бүлийнхэн гэх юм уу бусад хүмүүс ер нь бусад зүйлсэд санаа зовхгүйгээр зөвхөн хичээлээ хийх, сурч хөгжих боловсрохтой бүх анхаарлаа хандуулад явж байгаа маань бол хамгийн том давуу тал гэж бодчих. За тэгээд энэ нь бол надад ийм илүү их төвлөрөөд хэрэгжүүлэлтэйгээр сурах гэсэн зүйлээ суралцаа явах бүрэн боломжийг олгож байгаа юм шиг санагдчихэв. За хоёрдугаар зүйл маань бол Стэнфорд их сургуулийн давуу тал гэвэл кампус маш том. За бараг 40,000 төрлийн одоо мод ерөнхийдөө бол зөвхөн кампус дотор байгаа. Тэгээд 8,000 га газар ерөнхийдөө бол энэ сургуулийн хүрээ орчин байдаг болохоор бүтэн бүр яг ингээд нэг юм хот шиг хэмжээний zip code-тай газар дээр зөвхөн сургууль байрладаг. Тэгээд тийм ч утгаараа маш тийм том байгууламж гэж нэрлэж болно. За тэгэхээр эндээс одоо яг хүссэн газартаа суугаад хичээлээ хийгээд одоо зүлгэн дээр суусан ч бай. Эсвэл одоо tower одоо барилгуудад очсон ч бай. Бид нар маш одоо олон баялаг сангууд ихтэй гэх юм уу. Тэгээд одоо жишээ нь бараг 20 төрлийн номын сан байгаа. Тэгээд хүссэндээ одоо очиж суугаад хичээлээ хийгээд явах бүрэн боломжтой. За тэгээд дараагийн давуу тал маань бол компьютер сайенс болон технологийн компаниуд ер нь маш их одоо сургуульд зориулаад олон ингээд хичээлээс гадуур үйл ажиллагаач болон одоо төсөл хөтөлбөрүүдийг маш их санхүүжүүлдэг ч юм уу. За дээрэс нь одоо Facebook, Amazon, Tesla, Google, Apple гэх мэтлэн одоо том компаниудын офисууд нэг сургуулийн хажууханд одоо Silicon Valley хавар байрлаж байгаа учраас ер нь технологи сонирхолтой хүүхдүүд маш олон байдаг юм шиг санагдсан. За тэгээд салбар болгонд ямар нэгэн байдлаар илүү тийм шинжилэлтийг хийх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс илүү их байдаг юм шиг санагдсан. За дараагийн давуу тал бол багш нар. Тэгээд профессорууд бол яг салбартаа одоо жишээ надад яг орж исэн багш нар гэвэл салбартаа ер нь 17-оос бараг 20 жил ажилласан. Тэгээд маш олон ингээд шавнаруудыг одоо амжилттай олон шавнарыг төрүүлээд за мөн дээрэс нь яг сонирхсан сэдвийнхаа дагуу докторийн зэрэгээ хамгаалаад тэр одоо гаргасан судалгааны ажил, гаргасан номнууд нь дандаа дэлхийн бестселлер номнууд гэх мэтлэн ер нь маш алдартай зүйлсийг хийж бүтээсэн байдаг юм билээ. Яг энүүгээр зогсохгүй хамгийн чухал зүйл нь яг энэ хүнийг л ингээд сургачих юмсан гэдэг хүслээр чин сэтгэлээсээ маш их тийм дэмжиж тусалдаг нь үнэхээр сайхан санагддаг. За тэгээ ангиудын хувьд гэх юм бол 500 хүнтэй том хичээлийн танхимж байна. 10 хүнтэй хичээлийн ангич байна. 5 хүүхэдтэй ангич байна. Тэгэхээр ер нь танхимуд бол хичээлүүдээсээ хамаарат өөр байдаг. За тэгээд дараагийн зүйл бол хамт олон. Ер нь ангийнхаа ямар нэгэн зүгээр дурын нэг ангид ороод ангийнхаа хүүхдүүдийн LinkedIn-ийн ингээ ороод харах юм бол тэр хүүхдүүд аль хэзээ энэ хүн ирээдүйд ингээ захирал ч юм уу те ингээ ямар нэгэн том CEO болох нь тодорхой юм байна гэмээр хүмүүс одоо дөнгөж 18, 19 сартай хүмүүс байгаа хэрнээ хийсэн зүйлээс нь тодорхой юм байна гэмээр тийм мондөг одоо хүмүүс зүгээр л хажууд талаас сууж идэг. Энэ бол ер нь маш гайхалтай ингээ хамт олон тийм хүмүүсээр шууд хүрээлэгдэж байна гэдэг нь бол хамгийн сайхан зүйл гэж боддог. За тэгээд дараагийн давуу тал нь гэх юм бол хүмүүс нь маш их тийм ээлдэг бөгөөд хүмүүсийг илүү ингээд тийм гайхалтай хүн болгоныг илүү юм хүндэлж тэгээ энэ хүн бол айгүй тийм мундаг хүн гэдэг байдлаар хүн болгонтэй харьцдаг болохоор би бинийг маш их тийм
хөндлөж харьцдаг нь маш гоё санагддаг. За тэгээд бас дээрэс нь хүн болгоно нэг тийм өөрийн гэсэн дуртай зүйлсүүдтэй тэгээ тэрнийхээ төлөө нэг тийм нүдэнд гялалтсан хүн болгонтой одоо ийм уулзаж юм мэдэж таних хүсэлтэй тийм explore хийх дуртай тийм хүмүүс ер нь байж байгаа юм шиг санагдсан. Тэгэл яг хүн болгоно нэг тийм өөрийгөө хөгжүүлэх гэсэн дуртай зүйлийнхаа төлөө тийм нээлттэй ийм хүсэлтэй байхаар цаанаасаа л нэг тийм хөгжиж гэсэн хүсэл бол ингээ юм болгон дээр ундраад жижигхэн хийж байгаа зүйлээ ч гэсэндээ яаж чадлаар арай сонирхолтой ч юм уу илүү дээр байлгаж болох вэ гэдэг бодлууд ягаад ч юм өөрөө ирэхгүй төрдөг. Тэгэхээр ийм орчинд өөрийгөө байлгах нь ер нь маш гоё байгаа. За одоо хэдүүлээ сөрөг тал руугаа орцгоё. За сөрөг аливаа зүйл чинь давуу тал олон сул талтай байж ижил сайхан оршин шүү дээ тий. За тэгээд сул тал гэх юм бол ерөөсө pressure is real. За энд бол ингээд nerd буюу одоо ингээд маш их номын за nerd-ийг би яаж орчуулж хэлэх юм мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол нэг зүйлийг одоо зориод тэгээд тэрнийхээ төлөө маш тууштайгаар суугаад хичээллээд явж байгаа одоо намын сад маш удаан сууж байгаа хүмүүсттэй тий. Тэднэр ч байж болно. Тэгэнгүүт ингээ өндөр зорилго тавиад за тэгээд ингээд хүн болгон одоо ингээд тэрнийхээ төлөө яг ингээд зориод суугаад хийгээд байж байгаа болохоор нэг талаасаа ингээд push хийдэг ч гэсэн нөгөө талаасаа айгүй стресс ихтэй байдаг. Бүхэн ингээд хитэх юм амжуулаад ангууд заримдаа яг жоохон өөрийгөө голох гэж юм өөрийгөө харьцуулах юм бол жоохон стресстэй байх хандлагатай байдаг. Гэхдээ яг энийг ингээд өөрөө зохицуулах хэрэгтэй л дээ. За тэгээд хоёр дахь нь болохоор social life болон одоо яг ер нь нийгмийн харилцаанд өөрийнхөө цагийг одоо зохицуулна гэдэг нь бол тийм амархан зүйл бас биш. Ер нь бол хүн болгон завгүй байж ах үед би завтай болонгууд ганцаараа завтай болцдог ч юм уу. Эсвэл бол завгүй байж байгаа ч гэсэн нөгөө найзууд маань ингээд жил ингээд хийцгүй байж ингүүт би завгүй байгаад байдаг. Тэгээд энийг цагаа зохицуулахгүй байх нь айгүй жоохон стресстэй. Гэхдээ одоо аль болох найзуудтайгаа эртнээс ингээд сайн актив ярилцж байгаад энэ үеүүдэд мэдүүлээ хоорондоо ингээд чөлөөтэй цагаа өнгөрөө аялье гэдэг ч юм уу тэр цагуудаа эртнээс л ер нь бол төлөвлөх хэрэгтэй. Амралтаа хүртэл ер нь төлөвлөж амарсан шиг амрах хэрэгтэй юм байсан гэдгийг ер нь анзаарж байна. За тэгээд дараагийн зүйл бол том кампустай болохоор хэтэрхий одоо дугуйгүй ч юм уу зүгээр л алхаад авах юм бол алхасаар гад ядрах магадлал өндөртэй. Тэгэхээр ер нь бол алхах байгаа бол яг тогтсон газруудаа зоож байгаа л алхахгүй бол ингээ олон газар явах хуйртай байгаа бол алхаж гараад ер нь дэмий. За энэ бол бас нэг талаасаа жоохон сошиал байж магадгүй. За тэгээд quarter system байдаг. Тэгээд quarter system маань яадаг вэ гэхээр quarter system-ийн би давуу болон тусал талуудыг нь бас хэлээд тэгээд бичлэгээ өндөрлөе. 3 семестртэй ихэнх сургуулиуд бол 2 семестртэй байдаг. Тэнгүүд 3 хичээлийн удирдлагатай учраас бид нар энийг quarter system гэж нэрлэдэг. Тэгээд энэ нь болохоор fall одоо намар, өвөл, хавар гэдэг ийм 3 хичээлийн удирдлагатай. Тэгээ миний бол 2 ихний хичээлийн удирдлагад дуусаад одоо 3 дахь маань эхлэх гээд амралтын байдалтай байж байна. За ер нь бол эхний 2 удирдлагыг харж байхад бид нар нийт ингээ 10 хичээлийн 7 хоногт байдаг. 3-7 хоног болгон бид нар шалгалттай байдаг. Тэнгүүд week 4 шалгалттай, week 7 шалгалттай, week 10 шалгалттай. Тэгэнгүүт бид нар ерөөсөө амрах завдал бараг олдохгүйгээр шалгалтаас шалгалтын хооронд ер нь бол явцдаг гэсэн. Ялангуяа mathematics, computer science, за тэгээд бас зөндөө олон хичээлүүд одоо mid term гэж хичээлийн үйл явцын дундах шалгалт 2 удаа аваад тэгээд төгсгөлийн шалгалт гэж авдаг. Тэгээд энэ шалгалтууд маань болохоор дүнгийн ихэнх хувийг авдаг учраас бид нар
Ер нь бол за Амрита гэхийн завдалгүй дараагийн шалгалт ер нь байдаг учраас аа маш их одоо цагаа төлөвлөж сурах. Бас энэ талаараа нэг талаараа ингээд суул талтай юм шиг ирнэ. Нөгөө талаараа улирал болгон хүссэн хичээлүүдээ сонгож аваад сурна. Тэгээ тэрнийхээ дагуу төвлөрөөд явна. Гэтэ сул тал нь гэх юм бол нөгөө юм болгоно нь интенс одоо энгийн нэг ямар нэгэн зүгээр л нэг дугуйланд явсан ч тэр салбартай хамгийн ингээд шилдэг байгаа хүмүүс нь ч юм уу тэгээ шилдэг байгаа багш нь зааж байгаа болохоор зүгээр л энийг ингээд таньж мэдээд тальд орчиг гих гингүүд ингээд тэр нөгөө талаасаа зааж байгаа багш бүх юм маань маш сайн болохоор ер нь бүх юм дээр өөрийгөө дандаа ингэж сайнаараа дайчлах шаардлага гардаг. Тэгэхээр ер нь бол яг зарим юмдаа бага цаг зарцуулаад зарим юмдаа хит их цаг зарцуулъя гэж бодсон ч гэсэн ер нь цагаа зориулж байгаа бол зориулсан шиг зориулах ёстой юм байна гэдэг зүйлийг ингээд хичээлүүдийн болгоноос харж байгаа. За тэгээд миний хувьд одоогоор яг сургуулийг харж байгаа зүйлүүд бол ийм байна. Тэгээд дараагийн бичлэгээр бол илүү сонирхолтой зүйлсүүдийг та бүхэндээ бичээд нийтлээд явна гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл үзсэнд бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд өөр бас дараагийн гоё гоё сонирхолтой бичлэгүүдийн санаанууд байвал доор бичээд үлдээгээрэй. Тэгээд бас цаашдаа контентоо би илүү их яаж цагаа гоё зохицуулаад контентоо үргэлжлүүлээд явах вэ? Хичээлийнхаа хажуугаар зохицуулах вэ гэж үргэлж бодоод тэгээд үйлдэл хийгээ явж байгаа. Тэгэхээр бас хамт ингээд контентын баг болоод тэгээд цаашаага контент илүү сайжруулад явах хүсэлтэй хүн байвал бас холбогдоорой. Би бүр маш баяртайгаар хүлээж авах болно шүү. Тэгээд энэ бичлэгийг үзсэнд бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд subscribe дараад тэгээд лайк дараад коммент бичвэл урт хугацаанд илүү олон контентуудтай хамт уулзах нэ.